Хай. Тэгэж хийгээр нөө. Хай. За. Өнөөдөр юуны тухай ярилцгаах вэ? Танилцуулга. За өөрийгөө танилцуулаарай наа. За бас зөв. За би бол Тимээ. Тэнгүүтээ би яагаад вэ хэрэг чигээс 11 см-аар том болохоор Тимээ. 15 биш үү? Чи метр идэм бэ? 57. Би ч метр даалж штэ. 13 юм шүү. Харин тийм би сүүлд өсөө тэгээд 15-аас 13 болсон юм байна штэ. Тийм ээ. За бид хоёрын ерөнхийдөө өндрийн зөрөө бол 13 см. За би эхлээд заяа ер нь юу гэдгийг хэлэх хэрэгтэй юм шиг байна. Гэтэ хоёлаа ингээ катл матлахгүй дит мэдээж явахгүй явчээ. Бид хоёр ихрүүд. Бид хоёр fraternal ихрүүд. Хоёр өөрөөсөө. Тэ хоёр өөрөөсөө ихрүүд. Ерөнхийдөө ихрүүд дундаач ховор тохиодог ихрүүдээ гэсэн үг. Тэгээд бид хоёр нилийн өөр болохоор банк Тимээ ямаа гэж дуудалдаг байгаа л. Ааха. Тэгээд ана гэж дуудаад байвал яг гайхаад ээж магадгүй. Яг цаг минутаараа ярих юм бол би бол дүүн. Гэхдээ намайг ана гэж дууддаг. Харин тийм ээ. Тэр бас яриул нилийн урт дүүхээ. Тэр яриул амар урт дүүх. Тэрийг яг дараа ярьж өгье. Ямар тааж цэгийг бол би ана гэж дууддаг байгаа. Аха. Би чэгийг чэгээл гэдэг. Аха. Би цэгийг ана гэдэг юм. За юутай танилцуулга бүтэн нэрнүүд ээ. Намайг Нандин цэцэг гэдэг. Тэ. Би өөр яг юу ярих гэсэн бэ? Бид хоёр яага подкаст хийж байгаагаа эхлээл гэсэн юм болов? Ой миний танилцуулга яасан. Эсвэл хоёлаа эхлээ яага хийж байгаагаа ярьчаад хичээд нэрээ хэлэх хэрэгтэй байсан юм болов? Та хэлхий нэрээ хэлсэн шүү. За намайг Нандин цэцэг гэдэг. Нандин чимэг. Одоо хоёр хортой. 20 настай. 20 хүрээд өнөөдөр 10 сарын 3 гэхээр 7 хоног гинүү. Бараг л 7 хоног юм шиг яг. Яг л 7 хоног уу? Тэрийг аваад өгч. За яага хийж байгаагаа ярих уу? За ярий да. Тэхийн бол тэр ялч өөртөө танилцуулах хэрэг байсан юм шүү. Би одоо Японд сурдаг. Би Австралид сурдаг. Тэгээ чигээр хоёр ихэр мөртлөө. Тийм бид хоёр тэгээ айлын томууд. Тэгээд ихэр мөртлөө ерөнхийдөө хоёр өөр улсад явж сурахаа шийдсэн. Тэгээд ер нь ингээд хоёр өөр тийшээ явж маваад хөвшин болж молоод за хүүхдтэй болж молдог юм болвол ерөнхийдөө 50% хүрчээд ингээд яг 20 настайдаа юу хийж илаа гэж бодонгууд тэрийгээ ингээд зүгээр документ хийчээ гэж бодоод ер нь эхлүүлсэн гэх юм уу? Эхлүүлж байгаа. Одоо ингээд эхлүүлж байгаа байхгүй юу? Тэгээд чэгийн амьдралын автоэдийг би хаяа сонсож амждаггүй заяа. Бид хоёрын яг зав ингээд зүрж таарж мараад ах юм бол тэгээ бид хоёр нийлж сууж агаад ярангаа угаасаа бид хоёр амар удаа ярддаг тий. Видео кал юм уу ингээд зүгээр кал малаар амар удаа ярддаг. Амар удаа ярддаг болохоор тэрийгээ зүгээр бараг бичлэг хийчих юм бол бараг подкаст болчих юм байна гэсэн. Бараг ойлгомжтой. Тэгээ тэрийгээ дараа нь түүх мөнхөндөө ингээд сонсч болно шүү дээ. 50% хүрчээд юм уу 60% хүрчээд ч юм уу тий өөдөж мөдөө. Үнэ. Тэгээ ерөнхийдөө бол тэгээл гэтээ хоёулаа ч анх 18 хүрээд би бинээсээ салаа явцсан. Тийм. 18 хүрэхээс өмнө чигээ Япон явсан. Төрс өдөр болохоос өмнө. Тэгээд жоохон байж байгаа. 17 тадаа явсан юм байна тий. Би тэгэхээр 10 явсан. Тэгээ Япон явсан. Чи Японы хаашаа явсан хэл? Пакистан болов? Хийж болох юм болов? Зүгээр Японд байдаг гэж сууж хахад болдоо шүү дээ. За ер нь бол тийм тий. Тэгээд ер нь бол 18 жил хамт за болио худлаа ярьж шít 18 тад хамт тэмдэглэг юм чи 17 жил хамт төрсөн өдрөө тэмдэглэчээд 18 наснда анх ганцаараа төрсөн өдрөө тэмдэглэх амар эморлтой байсан. Хамгийн байсан. Амар сонирн байсан. Тэгээд тэрнээс хойшоод ер нь олон юм болсон, олон юм тохиолдсон. Тэгээд бид хоёрыг нэг маш их сонсон байдیں۔ Ингээд ихэр байх ямар вэ гэж асуудаг хүмүүст зориулж хэлхий заяа. Ганцаараа байх ямар вэ? Тэгээд их олон юм болсон учраас тэрийг хаяа ярингуудаа мартчихдаг. Тийм тий.
Тийм. Тэгэхээр ер нь угаасаа яг documentary хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Дараа нь одоо өмнө жил болсон юмнуудаа 100% санахгүй байж яаж 50 үрчээд 20 доо хийсэн юм аач санах юм. Өчигдөр ямар бол ийдсэн санах юм. Өчигдөр юу идлээ? Өчигдөр гоо мэдсэн юм байна. Өмнөдөө тухайд яг бодсон сансан мэдэрсэн юмнуудаа хальт ингээд яриад бичээд үлдээчих юм бол дараа нь буцаж нэг тийм эргэж очиход амар. Тавтаатаа ингээд нэг гэрт амьдарч мамдруул те дахиад. Тийм дээ. Бүр ингээд 50 үрцэн 60 үрцэн ч юм уу. Тэгээ дахиад нэг гэртээ амьдраад дахиад хэрэл мэрүүл хийгээ яваад байгаа. Чи ингээ хавс тайл. Яриа ануухан болсон байх байлгүй дээ тэр үед. Балаараад байгаа чи ануухан гэдэг чи өөр утгатай үг шүү дээ. Ануухнараа гэдэг чинь залуугаараа байна да гэсэн үг. Хоёулаа 20-тоогоос илүү залуу болохгүй шүү дээ. 50-таа ануухнараа байна гэж дуудуулна гэж үү? Тэ? What the fuck? Ануухан 50 дөлгөөхөн болсон байх байлгүй дээ л. 50 нөө. Мэдгүй. Би бол айдгүй. За одоо бодчихъя заяа. Хоёлаа чи тийм. Эхлүүлж байгаа бас нэг шалтгаануудын нэг нь чигэвд хоёр өөр улсад амьдардаг ч гэсэндээ бит хоёр яг одоогийн байдлаар бол хамт Австралид байна. Чиги төрсөн өдөр тэмдэглэх гээд бит хоёр төрсөн өдрөө тэмдэглэх гээд Австралид ирсэн байгаа. Тэгээд нэгэнт ирсэн байгаа юм чинь эхлүүлчихье. Тэгээ документ хийгээ явчих. Тэгээ ер нь бол заавал 50% гэхгүй 30-таадаа үзсэн ч ер нь дараа жил үзсэн ч гэсэн амар өөр санагдах байх. Амар олон өөр юм болцсон байх бах. Тэгээд энийг паблик хийх үү, private хийх үү? Харин яах вэ? Бас болно. Гэтэ Gmail-ийн аккаунтыг алдчихвал бичлэгнүүдээ бас алдчих юм бас лайвал. Тэр паблик зүгээр ч юм шиг. За бас тийм байна. Тэр мэрийг бас бодох хэрэгтэй. Өөр юу ярина гэж илаа. Харин юу ярина гэж илаа. Аль тэр бицэн юм болоод иртээ. Яасан чи нэг удаан болсонгүй шүү. Яаж Япон иржсэн, Австрали иржсэн ярих хэрэгтэй болов? Ер нь яга Японыг сонгосон чи? Би бараг хэлээд үгүй заяа. Манай ихэр дунд ангитай хитрхи гүн аниманд орсноос болоод хитрхи гүн отаку болсноос болоод Япон гэж сонгоод тэгээ Японоосоо хизэж солигдоогүй. Гэхдээ би зүгээр жоохон яг ямаашгээ зөрөө зантай. Тэгээл би Япон явна гэж зөрөөдөлдсөн тэр чигээрээ тэгээд за тэр чинь юу лээ нэг 12 3 дугаар ангид хүүхд болгон тэгээл өөшөө 3 дугаар анги. 12 3 настай байх та. Хүүхэд болгож чинь тэгээд за Япон явах юм байна. Явах юмсан гэж амар хальж ярьдаг да. Тэгэл би тэрийгээ сервисний хүлээгээл авсан л байхгүй. Угаасаа өөр нэг очих сонирхолтой газар байгаагүй маа надад тухайд. Тухайд чи англи хэл мэл сайн мэдэхгүй. Гэтэ дунд ангид хоёлаа юу яаж байгаа анимд орлоо. Чи эхэлж анимд ороод дараа нь би анимд орсон шүү дээ. Ер нь сайн юм байна. Тэр бүхэн ганх One Piece-аас үлдэлтэй. One Piece-аас чинийх One Piece-аас юм уу? Минийх Fairy Tail-ээс эхлэлтэй. Нөгөө таних Бэлза бав. Тийм Бэлза баваас эхлэлтэй байна. Тэгээ Улам бит хоёр анх One Piece үзээд орж эхлээд тэгээ араас нь кино сайтууд байдсан штэ. Нэг хулгайн кино сайтууд үгүй Animax-аас бүр өмнө тэр чинь. Би Animax-ыг мэддэггүй ах уу их тэр бүр. Нөгөө Animax-аас үзтээ анимд орсон юм. Яг дүр төрцөн байхад чи анимд орсон. Тийм 6 дугаар ангидтэй тэгэхээр чи амар хэрүүл хийдэг байжээ тэр үе чамтай. Тэг чи хүнийг дуусгаа хатгалтай яриа. За дуус. Тэгээд за ямар ч 6 дугаар ангид ингээ хулгайн кино сайтууд байдсан шүү дээ. Нөгөө UB кино минь өгсөн байдаг байсан. За. Тэрнтэй адилхан нөгөө Wow кино сайт гэж байдаг байхгүй юу? За. Тэгээд тэрэн дээр ингээл адал явдалт инедми гэсэн кино секшн дотор аниме секшн байдаг байсан. Бид хоёр ч One Piece-ээр аниме мэдгүй One Piece байгаа юм байна гэж бодоод ороод байхаа үед бол байсан юм аа. Тэгээд дахиад өөр анимууд давхар байдаг байхгүй юу? Тэгээл тэднийг үзэж эхлээл Facebook гэдрээс аним гэж хайгаал тэгэл Facebook-аас баха аним үзэж эхлээл аним юу мууг нь олж молоод тэрийгэ найстай хэлээл бит хоёр хамт үздэг болол тэгэл явсаар байж байгаа л аним үзсээр байж байгаад Японд очимоор нь гэсэн бодолтой болол тэгсэн чинь яг ингээ хальт зүгээр бодоод орхицмаа штэ. Тэгээ арай ирээдүгөө арай нэг тийм бодоогүй юм уу юм да 9 дугаар ангид. 9 дугаар ангид тэгсэн чинь корона болоод корона болсон зун ч нөгөө нэг яг Монголд орж ирээгүй байсан.
тэр үеийн 100 нөгөө нэг за нэг нь Япон хоор шийдсэн юм чинь гэж бодоод Япон сурыг гээд Япон сурсан байхгүй юу? Тэгээ Япон сураад голоор нь англи хэл хальт орж ирж англи хэлээ сайжруулаад тэгэл за нэг нь Япон явна гэсэн юм чинь гээд нөгөө нэг их сургуулийн өдөрлгүүд болдөө штэ Монголд чи ер нь яг Солонгос сурах сургуулийн өдөрлгүүд, Америк их сургуулийн өдөрлгүүд, Япон их сургуулийн өдөрлгүүд гэж болоод байгаа байхгүй Монгол. Нөгөө Японы өдөрлөг үү? Японы өдөрлөгч гэж байгаа нь Япон их сургуулиудын танилцуулга ингээ хөтөлбөр гэж бас нэг болдог байхгүй Япон Монголын төв дээр. Миний нөгөө Японд сурж исэн төвөө чинь бас нэг зүгээр нэг хувийн газар биш Япон Монголын төвгээд Японтай хамтарч ажилладаг газар байдаг. Тэнд сурдаг байсан болохоор тэнд ийм их сургуулийн өдөрлөг болж байгаа шүү гэж хэлээл. Тэгэл тэнд дундаас их сургуулиудад ажилласан ер нь дажгүй сургууль байна, apply хийгээд үзээгээ apply хийсэн чинь орцсон тэгэл тэр чигээр явахаар болсон шүү дээ. Гэтэ чи бүр 11 2 дугаар ангид apply хийсэн мэт. 12 дугаар ангид apply хийсэн мэт. Юу? Чи юу илээ? Тий 12 дугаар анги яг юу яасан нь үед 12 дугаар багш нарын баяр болчихсон шүү дээ. Тийм. Багш нарын баяр басны маргааш нь би бүр яг санддаг байхгүй. Маргааш нь ингээд тэр өдөрлөгтөө яваад тэгээд за аппликейшн 2 сарын дараа эхлэх юм байна гэж бодоод үгүй юу лээ. Тийм. Бараг удахгүй эхлэх юм байна гэж хараал. Үгүй тэр чинь 11 дугаар ангид юм байна шүү дээ би чинь. 11 дугаар ангид хараад тэгээд үгүй шүү дээ хоёлаа дүнгийнхээ урьдчилсан дүн мөн. Тий урьдчилсан дүн мөн гэж авсан. Юу яасан шүү дээ apply хийсэн шүү дээ. Тэгэхээр чин 12 дугаар ангид л үж таарна шүү дээ. 12 дугаар ангид байсан юм байна. Бараг бүгдийн нэг санагдаа санахгүй байна. Тэгээд apply хийгээл яг хизээ тэнцэлээ нэг Мартин нарыг тэнцсэн гэдэг хариугаа ямар ч таж авч ирсэн юм аа. Эхний шатанд нь лөө. Тийш тий. Ёо. Яг ээжтэй бэлдээ суужсэн чи яг Мартаар эхний шатандаа тэнцсэн байна ярилцсандаа ороорой гээл. Тэгэл ярилцсан нэг удахгүй болоо. Үгүй ярилцлах чинь цагаан сараар болоо. Тийм шүү дээ. Тий. Ярилцлага би яг шинийн 2-ны өглөөд яг ярилцсандаа ороо суужсэн шүү дээ. Би тэгээ Мартин нар яг ингээд тэнцэн гэсэн хариугаа авсан юм байна сургуульд орсон гэдэг. Юу вэ? Яхлаараа Мартин амин чинь цагаан сарын харин тэгээд шатуудаа би чинь бас өөр сургуульд давхар apply хийжсэн. Тэрнтэйгээ холчиж би чинь яхаад өөр нэг сургуульд apply хийжсэн. Тэрэндээ бас тэнцэн. Гэтэ тэрний хариу нь арай сүүлд гарсан юм. За ямар ч тач Мартин нар ямар ч тач яг одоогийн сурж байгаа сургуульд тэнцэн гэсэн хариу аваад тэгэл тэгэл явъя даа гэж визээ хөтөлтөөл тэгэл явцсандаа гэдэг шиг. Юу штэ манай ихэр чинь чи хизээ явсан бэ? 9 сарын 6-нд явсан байна. Чи яг амин төрсөн өдрийнх нь маргааш явсан. Тийм. Бас зүгөө. Яа, ихтэй амар сонирм мэдрэмжээ. Ихэр байхын даунсайд. Ер нь ихэр байх сайн талууд амар ихтэй ч гэсэн даунсайд амар ихтэй. Гэхдээ одоо бид хоёр ер нь дундаа ахлах ангитай бас амар тийм нэг гэрт амьдрдаг мөртлөө амар дотно байгаа байхгүй. Тэгэхээр одоо ярьж ер нь би бинтэйгээ ерөөсөө ярьж үзэж байгаагүй гэх юм уу. Тэгээ хамт байдаг хүн ерөөсөө юу хийдэ яад гэдгийг мэддэггүй хальт мэддэг. Ерөнхий picture нь байгаад байдаг. Гэтэ ерөөсөө юм бүтэн деталь ерөөсөө сонсдог. Тэгээ бид хоёр ч амар өөр зааш мааштай яг хоёр өөр хүн байгаа юм чинь. Тэгээ би нэгэ жоох ойлгох гэж гоё бас юм болё штэ ярилцсан гэж байгаа солиотой юм шиг хэрэлдээ ил зодтолтой бол ихэр хүүхдүүд ер нь бол амар их зодтолдог. Бус ихрүүдийг яг яадгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ ихрүүд их хэрэлдэж зодтолдог байж магадгүй. Би хоёр лав тэгдэг байсан гэж. Хоёр лав хэрэлдэж. Бас зөв. Тэгэл чэгээ яваад тийм чэгээ сургуулаа сонгоцсон байхад би сургуулаа сонгоогүй байсан. Би бүр улсаач ямар улс руу явхад сонгоогүй байсан заяа. Тэр бол амар ядаргаатай байсан. Ёо, тэр бол үнэхээр миний хамгийн стрессцэн мөчүүдийн нэг. Үнэхээр стресстэй байж л. Тэгээ таад намайг явсны дараа хизээ явсан юм бэ? Цагаан сарын дараа явсан мэт. Тий. Би чинь 2 сарын 24-нд явсан. Чамайг явснаас зөөжилдөө 9 сараас 2 сар болтол хэдэн сар байна? 3 дээр нэмдэг нь 2, 5 сарын дараа явсан юм байна. Тэгээ Австралийн 9 сарын 1 нь 2 сард эхэлдэг заяа. Австралид намар болж байхад Монголд хавар болж байгаа.
Монголд 100 болж байхад Австралид өвөл болдог. Улирлууд нэм өөр. Эсрэгээрээ. Тэгээд би намрын хэлсэл дээр Австрал руу ирсэн юм. Ахлах сургуулаа төгсчөөд 5 сар Монголд байсан гэсэн үг. Тэр 5 сард чи хэм үзсэн дээ. Тэр 5 сард амар хэм үзсэн. Йоо. Хүмүүс амар харьцуулдаг заяо. Үе танаа ихээр явсан юм шүү. Чи хизээ явах юм байл гэв. Амар ядрагаатай. Йоо. Тоор яагаад цуг яваагүй юм байл гэдэг. Тэгэл намайг амар туушгүй муушгүй гэд балараад байдаг гэсэн шүү дээ. Юмд. Чи ингээд бүр дунд ангаас хойш ингээд явах газраа ингээд сонгоцмооштой уулзмусаа. Тий. Би чэгийг явахад ингээд чамааг явахад ерөнхийдөө бол бүр ингээд улсаа сонгоогүйсэн аахгүй юу. Гэтэ энэ тэнд визнүүдээ өгцөн. Тэнгүүтээ амар олон ер нь бол опшн байсан заяа. Дээрээс нь Монголд сурах ч опшн байсан. Нөөнийг яашаа дүүцүүлсэн болохоор амар сайн оноотой. Тэгээд юу яасан штэ. Мөс шүтээс хоёроос урилгаар ингээд тэтгэлэгтэй сурах морох юмнууд ирээд тэгээд би ер нь Сиэтл руу явна гэж боддог байсан юм. Сиэтлийг сургуультаас тэнцсэн байсан. Вашингтоныг сургуультаас тэнцсэн байсан. Тэгээд тэтгэлгүүдийн авсан байсан юм аа. Яа, тэр Common App-аар аппликейшн явуулж исэн. Би одоо SMS-ийг уншихаас ичдэн шүү дээ. Ёо. Үнэн. Амар шүү. Одоо бичих юм бол амар юм бичих байх уу? Тийм. Угаасаа тэгээд 16-7 та хүүхдүүдээс нэг тийм хамаг амьдралаа шийдсэн юм нээсээ асуугаад ахаар чи юу бичих үү те. Тэр бас жоохон сонь те. Йоо. Тийм байна. Чи уцаа байл доо. Чи яг утсан донтцсон баха. Ер нь л гэж үгийн донтцсон л. Уцаа байлвал. Чи нэг сүүлд нэг аппликейшн гарсан байсан харсан уу? Утсан дээрээ ингээд фокус модын асаагаа хэр удаа тэр үед чинь ингээд нэг дүр ингээд нэг юм хичээдэг заяа. Тэгээд тэрүүгээр нэг жижигхэн corner room ингээд тогтчулдаг. Тийм аппликейшнуд айгүй их байдаг л да. Гэтэ би нэг хатаа санагддаггүй маа. Амар алдартай сүлд нэг гарч ирсэн шүү. Тэр надад хөөрхөн санагдсан ч би өөрөө тэгээд дэлгэцтэй амар удаа. Чи мэрэгжил зэрэгчлээ хэлэх хэрэгтэй байсан юм шүү чигээр. Тийш. Би олон улсын бизнесээр сурдаг өөл. Чи юу яаж байгаа тийм мэрэгжил яваа сунгацیں۔ Нийгмээр явж байгаад. Яа, нийгмийн цэндэ багш. Яа, нийгмийн яш. Би тэр буянгийн ном ер нь болоосаа тий. Анхнаасаа сурах хүчгшгээл авал та бус ингээ хичээл үчигээ. Нийгэм бүр үнэхээр жаргацсан хичээлээ. Гэтэл яг сонирхолтой л доо. Нийгэм жаргацсан. Ааха. Заваацсан биш. Завааж байгаа юм байна. Тэр буян гээд хүн яг хүн байсан юм уу? Ном юм уу? Хүн бидтэй. Аутрон өстэй юм бол мэдгүй. Аутрон штий. Тэрийг манай багш яг асуултыг хуулаад бичүүлээд хариултыг бичүүлдэг байсан зэрэг. Би нийгэмдэр хитэн хуудас дэвтэр гаргаснаа ч мэдэхгүй. Энэ гэдэг хүмүүс ямар удаа юм ямар сайн ярьд юм бэ? Дөнгөж 18 минут өнгөрч шүү дээ. Үгүй чи угаасаа чигээ бичиж ийн гэж бодохгүй зүгээр хоб бацж байгаа юм шиг ярих хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол угаасаа докюментари юм чинь. Ярих хоб тэгээ юу байна аа? Үгүй амар өөр байгаас тэ би гэтээ чамайг юу муугаар явах гэж үздэг. Маркетинг гэж юм уу? Маркетинг би чамайг хэзээ ч эдийн засгаар явна гэж бодов. Эдийн засаг үл. Эдийн засаг нь юу ч сонирхдаггүйсэн юм чи. Чи угаасаа байгалийн ухааны хүн биш байсан шүү дээ. Байгалийн ухааны ч биш л дээ. Том оны хүн биш байсан мэт. Тоо гэхдээ ядаж тийм хим бодол хамаагүй дээр ингээд тайлбар хоёлаа яагаад чигээгүй те. Йоо би тэрийг ганцхан хийгээд тайлбарлаа тавьчвал тоогч ядаж ойлгоо бодчихдог байсан байхгүй юм ингээд. Ядаж ойлгодог зүгээр хүсдэггүй. Тэгчээ санхүүгээр явчихж байгаа юм да. Зүгээр ээ тийм их тоо боддоггүй байлээ. Нүл том яа. Яа би бас одоо санхүү үзээд үнэхээр ядаргаатай байна. Би одоо энэ семестр дуусгаад санхүү үзхийг болно. Төв. Угаасаа миний сүүлийн хичээл шүү дээ. Тэндээс тэгээд санхүүгээр юм сурч гин үү? Сураалах шүү.
Тэр NPV тэгээ хаяа тэнгүүтээ revenue, total revenue. Тэгэл ер нь аль нь илүү profit вэ гэдгийг л олох юм шүү дээ. Тэр нь томьёон дээр гараад ирсэн. Яг нэг математик хоёрыг хэлсэн юм шиг л хичээл. Ямар санаа дандаа ийм юун дээр гаргаж ирүүлнэ. Сценарио дээр юм бодуулдаг тий. Тэгээ шалгалтууд нь бүгдээрээ closed book. Яа. Тэ тэрч. Ясми. Өөр юу ярихчлаа? Угаасаа тэгээ болж байгаа юм бол ярих юм шүү дээ. Тэгээд юу лээ? 18 насныхаа төрсөдрийг амар хогийн тэмдэглээ. Тэгээд дараачийн 2 жил нь би хоёулын дээр нь Австрали ирээ тэмдэглээ сууж байгаа нэ. 19-20 насны төрсөдрөө хамт тэмдэглээд. Аха. Чи энэ тэгэхээр 2 жил Австрали явсан гэсэн үг үстэй. Тийм. Тийм байдаг байна. Дараа жил яах вэ? Дараа жил та иш ирэхгүй мүү? Үгүй шүү дээ. Би дараа жил төгсөн шүү дээ. Би амар цавгүй байна. Балаараа дууч. Тэгэхээр би очих болчихж байгаа байхгүй юу? Ууса Викторийн төрсөн өдрөөр би 7 хоног амарч таардаг. 7 хоног тэгээд Япон руу ч бараг нэг өдөр нисэн шүү дээ. Тэгээ яах юм очоо 5 хоног юм уу? Австралиас яаж ч явсан. Угаасаа бүх гоцлоос нэг өдөр. Чи угаасаа тэгээ амралттай байгаа үстэй. Амралттай л тоо. Тэгээд зуны чи амралт таардаг үстэй. Харин гэмээ. Инжил болгон гэдэг нэг тийм манай сургуулийн trial week гэдэг нөгөө тооцогддоггүй сууж хүсэнд нь сууж үзээ бүртгүүлээ дараа нь солилцож болдог хичээлүүд ордог. Тэрэндээ одоо дараа жил нь сууя да. Чи жил болгон тэр 7 хоногоо мөрдөг болохоос биш. Ер нь төрсөн өдрөөр давхцдгүй шүү дээ тэр чинь. Тэгээ төрсөн өдрөө шууд тэмдэглэжээ баргааш нь гэсэн явж баргүй шүү дээ. Ер нь аль тийм л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бид хоёрт уулзах зав байгаад нь баярлах хэрэгтэй. Ажилтаа болчих юм бол жинхнээс уулзах завгүй болох байхаа. Тийм. Аха. Ер нь аль тийм. Өөр ч юу боллоо. Тийм. Хоёр Мельбурн явсан төрсөн өдрөөрөө манай өрөөний хүүхдүүд гэтээ хүмүүс амар гурвалж найзаад надад 3 найзаас бүрдсэн групп амар хүн ингээд мэдгүй амар гоё яваад байд юм шиг санагдаад байдсан шүү. Тийм. Монголд бас амар энэ тэнд гурвалж найзалдаг байсан. Энд чи гурвалаа, тэнд ч гурвалаа. Би ч одоо бараг 3-лж үзлээ, 4-лж үзлээ, 5-лж үзлээ, 2-лж үзлээ. Тэр манай хоснайстай явбал тэгээ би яг хүүхчгэн л явдаг заяа. Тэгээ өрөөнийхөө хоёртаа явбал дахиад 3. Яаж хийж байгаа л 3 болчиход идэм да. Тулгын 3 жил шүү дээ. Юу. За хойлооч өөр юу үлдээх ёстой лээ. Хоёр уг нь өнөөдөр юу яа гэж үзсэн гарч дэлгүүрээсэй гэж бодож байсан. Тэсэнд нөгөө Mel Robbins-ийн хартуудаа сонс 13 зүйлийг сонсоод бичиж мичээд тэмдэглээ. Чи яг уцсандаа донтчихжээ. Чи уцаа байлаач ээ. Уйдаад байж тээ энэ чинь та юм яриад тахаар. Уйдаад байна штэ. Хараа энэ ингээд чигийн Японд би Австралид ингээд залгаж байгаа штэ. Юм ярьж ич ингээд TikTok ухаад байна заяа. Айгуу хэцүү. Би тэгээ ингээд юм ухаад ерөөсөө ярьж байгаа юмдаа төвлөрөхгүй байгааг нь сонсоод байгаа байхгүй юу? Ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэл за гэж бодвол эсвэл манга уншаа суучихна. Oh my god. Юм яриас ухарч уйдаад байгаа юм чи. Өөр ямар нэг юм давхар хиймээр биш штэ. Хийлтэй. Тэгжиж нөгөөх нь ойлгоо штэ. Чи идээчтэй юм болоо. Би танаас тулж үзмээд л байгаа яг ингээд хоёлаа ингээ ихэр мөрчлөө амар өөр байгааз. Яа хоёлаа үнэхээр тэнгэр газар шиг өөр юмсэн юм. Гэтэ хоёуланд адилхан юм зөндөө байгаа. Адилхан юм юу вэ?
Адилхан юм уу? Мэдгүй адилхан. Тэгээд байх уу. Тим рүү ярьсан чи хоёулаа эмхтэй гэж. Тим рүү ярьсан чи ихтэй цэгийн нүү гэж бүжээлээ. Ялахгүй л шүү. Хоолаа танд юм. Тэр хоол амар өөр шүү. Харин хоёулынхаа хоол амар өөр тий. Аа. Энд одоо хэвтцэн байгаа болохоор хоолоо жоох өөр байгаа гэх шиг байна. Ахаа. Гэтэ ер хоб бацж байгаа бол хэвтэж хоб бацгал. Эсвэл сууж, хойлоо цай уух уу? Таны цай идэрээд. Юу цай идэрээд чи өөрөө цай идэрээ. Та дандаа намайг зардсан штэ. Юу сан нэрээ. Чи цай өмөрөө бүрээ. Өөр санал болохоо. Би идэ санал болсон. Би чам цай уух уумаараа л явж байгаа л гэсэн. Тэр ингээ гэтээ хитрхи удаан байж болохгүй юм шиг байна. Хитрхи ойрхон ч бас байж болохгүй, хитрхи холж байж болохгүй. Үгүй хоёулаа удаан гэтээ байж болохгүй. Тэгэхээр л өдөр гарыг гэсэнгүй. Чи ингээ ганцхан өдөр амраачгүй. Чи амарч байгаа үстэй би амрахгүй байгаа штэ. Намайг амраал та. Амар. Хамти. Тэгчээд ингээ хажууд хэлээ. Гэхдээ удаан байхаар хэрэлдээд идэл гэж хэлж байна. Чи гарч залга зөө. Би гэртээ байна. Би ер нь home body. Чи гар. Чи outside body. Би outside биш шүү дээ. Тэгээд гэртээ яагаад тустай байж болохгүй гэж. Харин Дандаа л гараа гэж байгаа. хоёулаа хамт хор гэртээ тахгүй байгаа гэж. Тэгвэл чи гар. Би бол гэртээ тустай. Хэрүүл хийгээ нас. Ингээд удаа ярьж болтгоо аахгүй юу? Амар сэдв алгасч ярина. Тэгснээ хэрүүл хий зүгээр цайнаас болоо хэрүүл хийдэг нас. Ой, Цай уухгүй юу гэдэг дээрээс хэрүүл ихлээл тэгэл яваад байгаа. Энэ ингээ ихэр хүмүүс яа бусны яадгийг сайн мэдэхгүй. Гэхдээ бид хоёр бол ингээд гэдэг юм аа. Яг ингээд юм дээр нэг хар хийж. Ааха. Яа харахгүй хойлоо өөр исэн паттернал өөр хүмүүс болохоор Ми тэгэхгүй адилхан эсээ ихрүүч гэсэн хэрэлддэг байлгүй дээ. Тэгтээ ер нь бол ер нь ихрүү жижиг сажиг энэ дээр л хэрэлддэг юм дөө. Хин цай хийх үү, хин гэр цэвэрлэхгүйгээс л хэлсэн. Хоёрын хэрүүлээ 90 баг 99. Бараг 90 орны хэрүүл юм аа. Чи яг нэг тийм авгаанар шиг, гэрээ авгаанар шиг хэрэлддэг те. Тоогоо шанагны хэрүүлээ. Болоогүй шүү дээ. Чи яах вэ? Читос. Энэ улаан болчихно. Чи яг намайг авахаар яагаад надтай зэрэгцээд байдсан бэ? Чи ямар хэцүү юм бэ? Би ихэр ахаар ингээ юмнуудаа хуваасаргаа ингээ юм амар зэрэгцэн заяа. Энэ хумсны хураа өдөржин зүгээр сууж исэн байгаа байхгүй юу? Би хумсаа хуурайдангууд чи хумсаа хуурайдах шаардлагатай голооноос. What the fuck? Чи зүгээр намайг дуустал хүлээж ийзээ. Өөр ч хоёлаа юу ярьж үлдээ хичээлээ. Тэр 13 юунаас дүгнэлт хийсэн. Юм тэр 13 хэлсэн юм юунуудыг подкаст тэр ч юм биш л дээ. Гэтэ ер нь тэндээс тэр 13-ыг бэлав хэрэгжүүлнэ. Хоёрын олоос гигеклийн зам хийж байгаа. Аха, 70-наас 70 сургуулнаа. За яг гэхдээ дараа жил ингээд сонсонгоо яг тэр 13-ыг нь дагах юм бол миний бодлоор хоёулаа амар өөрчлөгдөх байна. Нөлөө өөрчлөгдөх байх тий. Хоёул ер нь гэхдээ жил болгоо өөрчлөгддөг тий. Аргагүй шүү дээ. Өдөж яг өөрчлөгдөв гэсэн дээр юм чи. Хүмүүс ихтэй 20 хүрээс шаригддаг гэдэг юм да. Шаригдал юм да. 3 оны дотор айгуу сайн шаригдсан. 3 оны дотор айгуу сайн шаригдсан. Ямар 3 оны бэ? Төрсөн өдрийн араас. Төрсөн өдрийн араас тэгэл ажил мэзэлгээл. Тэгэл шаригдчихсан шүү. Чи өөр намайг ажилдаа явсан юу хийдیں۔ Заримдаа хүмүүс дагаж байгаа, заримдаа гэртээ уулзсан. Гэр амнаас ихэн юм үзэн эл хүмүүс дахиад дагаж байгаа юм. Ахуугаа гарна.
Би тэгээ яг 3 өдөр дараалж ажиллаж таардаг. Тэгээ нэг өдөр чүү амарч итэл шууд хичээл яваад хэлдэг. Одоо яаж хахад гэхдээ миний нөгөө assignment юмнууд гээд семестр дуусгаад байгаа болохоор амар завгүй юм. Зүг. Би одоо юу л өнөөдөр чи хагасан тий. Маргааш түрээсээ төлнө. Ёо 18 тусдаа гарах хамгийн хогийн face to face truth бол чи түрээс төлнө. Алгасгүйгээр. Ерөөсөө дэлээ мэлээгүйгээр түрээс төлөх бүр үнэхээр хогийн мэдрэмжтэй. To the face. Гэтэ Австрал цалин хэмжээ 2-7 хоногт нэг удаа түрээс төлөд байдаг. Үгүй 7 хоногт нэг төлдөө шүү. 7 хоногт нэг юм уу? Тийш. Тийм үү? 7 хоногт юм уу? Би чамайг 90-ээс сар болж авах хугацаанд 4 удаа түрээс төлж шүү. Тэгэхээр зовлоо тийм даа. Япон сардаа нэг үстэй. Япон сардаа нэг миний амьдардаг байр жилдээ нэг амар санаа зовхон бугай юм байна. Гэхдээ тэгээ сар болгон чи энэ чинь цахилгаан, ус, wifi, газ маз гээд гарна штэ бас. Би ч гэсэн төлдөө шүү. Газ бол гардаггүй штэ. Газ гардыг штэ. Манайх чи чигээ 100хан стовтэй. Ингээ. Чи манай дээр хоол хийж үзээ холгойн чанжидгүй. Энэ над чи халуун ногтойгоо юм штэ. Чи халуун ногоогүй идчихээ. Тэгэхээр чи та чи эсвэл доошо буугаа жажам юу аваад хоёлаа жажам юу идэ. Хоёлаа энийг дуусгачаад хоёлаа дараа нь сонсоход им гой байхаа. Нэг хичээд юу яа. Гэтэ хоёлаа YouTube нэ те. YouTube нэ. Тэгээд Австралид ирэхэд юу хэрэгтэй байдаг вэ гэдэг тухай ярьж өгмөр байгаа юм да. Австралид чи Японд юу хэрэгтэй байдаг вэ тухай ярьж. Ихтэй амар culture difference бүр амар culture shock авдаг. Амт хоёр бас ойр хар ярьж хийсэн хоёулаа нэг өөр улсын бас ялгааг нь би бин дээрээ суулгацсан. Тэгээд нийлэнгуут тэр нь жоохон зөрчилдөөд хагаралтай. Чи ихтэй Японд хэр удчихв? 2 жил үү? 2 жил болчихлоо шүү. Би бас энэ дээрээ жил хагас болж юм. Ер нь бол хоёр амар өөрчлөгдсөн. Нэг гэрт байдаг бахтай арай ч ингэдэггүй байсан тийм. Намайг хүмүүс уулзахаар ямар японочтой л гэдэг. Би австралцсан гэж сонсоогүй л дээ. Гэтэл ер нь бол culture difference орж ирж байгаа. Мэдгүй. Чигэд хоёр одоо уулзахаар харьяар. Тэр нь тэгээ амар сонь гэр орны юмнаас. Им рутин өөрчлөгдөөд шин санагдаа тэгээд ээж магадгүй. Нөгөө амьдрах юм аяг өөр болохоор өөр болцсон болохоор 10 жилд чинь тэгээ угаасаа өглөө хичээл орно, орой ирээ хоолоо хийн. Гэрээ цэвэрлэн тэгэл хүснээ хийгээл байж итл маргааш удаа шүү дээ. Тийм үстэй. Тэмцээч гэрийн даалгавар гэж юм байдаг байсан юм аа. Гэрийн даалгавар анги дээр л хийдэг ус. Ер нь би одоо Монголд гэрийн даалгавраа гэртээ яг өмнөх өдөр нь хийгээс бодох хөхөд байгаа гэж бодохгүй. Ахлах анги. Байдаг байлгүй дээ. Байдаг байх тий. Гэтэ ховор баха. Тэр ёстой чи ихнээсээ бараг 101 ховор баха. Амар том даалгавар юм уу? Заавал авах би даалт биш бол ер нь бол авахгүй үстэй. Хийхгүй үстэй. Би ер нь даалгавраа хийдэг байсан юм. Анги дээр хийдэг байсан. Амар хэцүү. Сургууль дээр очих гэж завдаг мөртлөө сургуулиасаа ерөөсөө явдаггүй байсан тий. Үнэ. Сургуулиасаа хичээл тавчаад ахад сургууль дээр зовшрол. Тэгээ сүүлдээ цэвэрлэгч ихч нарыг таньдаг болчоор амар өгдөг байсан дөө. Амар гоё бид хэдийг л хөөдөггүй зүйлээ. Зүг. Ер нь сургуулиас амар хөөгдөж мөгддгүү л байсан юм да. Бүүр шүн мөн л болчоог бол хараач гэж харагддаг л байсан юм да. Бүүр шүн байдаг. Бүүр амар шүн болцсон ч байдаг ус. Угаасаа амар соноо ахлах ангид хоёлаа цагийн квоттой байсан шүү дээ. Шүн гэтээ эдэн цагт байх хэвээр. Найзандаа хонж болохгүй. Тэнгүүтээ юугаа 18 хүрвүүгүй юу? За өөр улс руу ганцаараа баяртай.
18 жил цуглуулсан хогновш аваад сайн яваад ирээрээ. Тэр бүр амар фаны. Нэрнээсээ Яагаад тэрийг манай найзуудын хонолдог байсан бэ? тэр бүр яаж 23 кг юм багтаагаад аваад өгсөн байна. Чи бол 18 жилээ 23 кг багтааж авч байна. Би 46 кг авч авсан. Би ч гэдэг дараа нь хэд явахдаа зөндөө хэмжиж авчирсан л тийм. Үгүй ээ. Гэтэ яг анхудаа яг амьдрал гэж бодож явж байгаа бол нэг савх, нэг халбах, нэг аяг чирээд ирээрээ. Усуу хаягтайгаа хаашаач явсан амьдрахаар явахтаа. Тэр бол чи хүнсээ авсан ч гэсэн, тогоо авсан ч гэсэн халбах сэрээгээ хүн дэлгүүрээс мартаад идэм байлээ. Японоос миний ихний өдрийн бүр яг хаяг санагдаж санаад төө. Би халбах сэрээгүй бараг сар амьдэрсэн шүү дээ. Ятрагатай би бичээл аваа гарan заяа. Дэлгүүрээ ороод нөгөө хүн мартчихна эсвэл заавандаа хичээл мартчихна. Тэгэл гэртээрээ санаа. Яг идэх болохоор тэр нэг удаагийн савх сэрээтэй заяа. Нөгөөхөө угааж бараг сар амьдэрсэн баха. Гадар хоол чи тэндээс авчирсан савх сэрээгээрээ. Японд анхны өдөр ирчээ заяа. Ирчээл яг ингээл өрөөндөө очиж тавхинжиж энэ өдөр нэг юм буусан очиж 2 3 болж байгаа. Дөнгөж ороод өрөөнийхөө хальт юмнуудыг яхаар болоод тэгэл орой 5 6 жанаар ингээд бурж авсан байхгүй заяа. Тэгсэн чи бороо орж наагаад тэг ингээд хитүүхтүүтэй ингээд лгүүрээ онг ярьснаас чи бороо орж ингээд яваа байлаа. Тэгээд нэг танилцсан хүмүүс надад хоёулаа хамт гомын чинжитгүүгээд тэгсэн чинь газон плетгээ ажиллуулж мэддэггүй. Тэгээд бүр дээдлийн ингээд дахиад хүнээс нь асууж ирж ингээд газон плетгээ ажиллуулаа гомын чанваа. Ааш гомын чанагчсэн. Тэгсэн чинь ингээд халбах сэрээ байдаггүй. Халбах сэрээ байхгүй болохоор доотлын вендинг машин байсан байхгүй юу? Вендинг машин чинь ингээд нөгөө нэг капрамын дотор савтай байж өгдөн штэ. За. Тэгэж одоо за доотлынхаас ингээд зоосоор анхудаа ингээд капрама аваа. Нэгэд үзсэн чи дотроос авах байдаггүй юм. Японы тийм рамен дотор нэрээ савх сэрээ байдаггүй мөлий. Энд ч байдгүй штэ. Тэнд Монголд байдаг тий. Монголд 24 цагийн конвенс доо. Тэгээд бит хоёр ингээд комбини авахаар болвоо. Тэгээд анхудаа ирсэн газараа ингээ хаана юу байгаа нь мэддэхгүй чи сургууль дээр ингээ манай сургууль яг ингээ уулна гээ. Тэгээ ингээ уулнаас жоохон бууж иж ингээ сургууль конвенс дорлого ордог. Тэгээ ингээд уртлаараа биш хажуу талаараа явсан чи ингээ нүл мод заяа. Тэгээ таагаа гараад хүрээд ирвгээд чинь хитэн Таиланд хүмүүс бас явж исэн би симтэйгээ тэгээд Google яж чи очсон ийсэн байхгүй бид нар чинь ингээ 7 хоног болж иж ингээ симтэй болно гэж хэлээрээ. Тэгээд тэндээ ямар ч wifi-гүй байж байгаад арай гэж конвенс дээр ороод тэндээс арай гэж савсрээ аваад тэгээл арай гэж тэр гомгийн чанж идээ. Бороонд норон байж тэгж их зовн байж хат нэг ганц гом олж идэж байгаа байхгүй юу? Гомингаа ингээд чанчаа за хий гэсэн чи ямар ч халбах ингээд аяг байхгүй. Тэгээд гомингоос нь хоёулаа идээс сууж байгаа. Тэгээ усанд орох гэсэн чинь Японд бас амар солиотой халуухтай ус гэж шууд ингээ баруун тишээ зүүн тишээ мөшөө болгодсон шүү дээ. Тийм байхгүй заа юу? Байхгүй. Юу вэ? Чи ингээд нэг тийм юу лээ эйркон гэхүү одоо нэг тийм юм ингээд жижигэн дөрүүлж юм ханад наацсан заяа. Тэрийг асаан заяа. Удирдлагатай юм уу? Удирдлагатай гэх юм уу? Ямар ч тааш нэг ханан тэгээд нэг удирдлагатай усанд ороноос. Газ асааж байгаа байхгүй юу? Газ асааж тэрүүгээр усаа халааж иж усанд орно заяа. Тэрийг мэдхгүй асаагаад ингээ баахан олон мэдхгүй товчнор бүр яах нь мэддэхгүй заяа. Тэгээ ус чинь шууд халахгүй штэ. Тэгээ ингээ хүлээгээд энэ болж гинүү гэ болдоггүй. Бүр яаж усанд орохоо мэддэггүй. Усаа яаж гарахаа мэддэггүй. Манай тэндээс ихэнх хүмүүс бол 2 3 өдрөөр хүүтэн шүшрт орсон байдیں۔ Миний хүүтэн шүшрт орсон гэдэг би өөрийгөө нэмээд 3 4 байгаа заяа. Тэгээ хүүтэн шүшрт орж байгаа тэгээд ингэж асааж газ асааж халаад юм байна. Тэгэж ингээд температураа тохируулд юм байна гэж үгээд. Хөө ихтэй яагаад ер нь төрүүлээ гадаад явсан хүмүүс ийм сонин юм байдгийг шүү гэдгийг эртгээ хэлдэггүй болоо. Тэнд бас үнэхээр шоконд орсон. Тэр бол хэцүүс надад. Чи чинь гэхдээ эхний жил
Сургуулийнхаа дооронд амьдарсан тийм. Манайх сургуулийн дээртэйсэн болохоор Австралид сургуулийн доорм гэж байдаггүй заяа. Яа. Ямар аимшигтай бай. Тэгээд бас аяг тавгүй байхдаа бас тэрийг ингэж халаан заяа ер нь бол ямар ч бас шигтэй заах юм бэ. гасаасаач. Би бараг хүүтэн усанд орж сурах байхаа. Энэ Австралид нөгөө нэг энэ тэндгүү Аз кенгуру нисээд энэ тэндгүү амар юм амтны сүрэг мүрэг нойлоос нь гинтхэн мэлхий зэлхий гарч энэ бол зүгээр энэ бол фейк. Чи юуг Америкт буусан чи буудуулаад өгчихгүй те ялгаа байхгүй энэ бол Австралийн тухай жоохон фейк ойлголт. Би ч гэсэн гэтээ тэгж боддог ус 10 жилдээ. За дүүр баг жангл руу Amazon очиж сурах байгаа юм шиг явсан. Яа. Amazon бизнесээ кэрэж байгаа үстэй. Халбах сэрээ аваагүй мөртлөө шумуулны хормоор авцсан заяа. Яах гэж байгаа. Би шумуулны хазуулсан юм байна. Нилээ хазуулсан шүү дээ ирчээд. Яаж хаад би яг 100 ирсэн, намар ирсэн байсныг хэлэхүү. Тэгээд би голын хажуугаар их алхдаг байсныг хэлэхүү. Би Японд бас нэг удаа богино юу бөгөмсөөл буян дээр 2 3 хазуулаад юу бөгөмсгөө байсан байдیں۔ Яг уусаа шумуулны Монголд ингээд зуны орой явахаар шумуулны идүүлэх нь ойлгомжтой шиг энд голын хажуугаар явбал ингээд те жоо орой болж хахад явж явах юм бол уусаа шумуулны идүүлэх нь ойлгомжтой. Common sense байсан байхгүй юу гэмэл. Зүгээр ингийн өдөр бол шумуулны идүүлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Чи ирээ шумуулны хазуулсан нэг сар бахтаа. Үгүй. Тэгээд Тэмост. Би бүр амар хаалц могоо зогоо амар юмнуудтай уцруул явж ийн гэж үз. Чи яагаад юм бэ? Дараад байна. Хүнжил доороо орлоо. Хүүтэн хөлөө наагаад ах юм. Би тэгээ чамд хэлсэн ш цай уу гэж бацсан. Хоорээ хэрэг буулгаагүй. Нэг одоо буулгал та. Уухгүй л гэсэн штэ. Өөрөө маруугаа мó. Өөрөө уултаа. Үгүй чи өөрөө daarаа тавил хүн чин цай уул халууцсан да. Хүн чин дулаацсан да. Би жасмин цай уусан. Юу peppermint. Peppermint дурггүй. Гэтэ жилийнхэн төлөвлөгөө гаргая. Яа амар хөшин болж байгаа юм шиг мэдрэмжээ. Яана ингэнгүүт ингээ хөр хамтан залц илүү халуун насан дээр яваа хүмүүсийг ингээд амар дийсэж байгаа юм шиг санагдаад байгаа юм да. Гэтэл би ч гэсэн анхудаа л хоригдж штэ what the fuck. Юуг сургуулаа төгслөө. Тэгэл хөгшин юм шиг санагдаад байгаа болохоос биш. Хорч өгөн жоохон бас л та. Гэтэ анх гадаад явах бүр амар сонир мэдрэмж үүсэн тийм. Яг бүр амьдрахаар явах. Чи болтой. Хой. Эцэг миний анхны явалт айгүй 50 байсан. Тэрнээс хойш би надад бараг 50 нислэг гэж байгаагүй. Зүг. Амар 50 нислэг байсан. Би бол ингээл за энүүгээр орчлоо. Одоо явчлаа. Анх нисэж байгаа гэхэд дажгүй явж шүү. Тэр бол үнэхээр хамгийн миний амьдралын хамгийн дажгүй нислэг байсан. Ер нь аль чи дандаа ийм тийм бөөж дамжиж таарна. Язаа Австрал руу доорож хамгийн багада 14 цаг нисдэг. Монголоос Японоос айгүй хурдан ураад ирсэн шүү дээ. Тэр чинь 9 цаг л ниссэн баг. Тэг. Монголоос Австрал руу доорож хамгийн багада нэг дамждаг. Нэг хамгийн олон дамждаг нь Хятадаар дамжиж болно, Солонгосоор дамжиж болно, Японоор дамжиж болно. Би Хятадын дэмжлэгүүтэй хувийн бифтэй болсон. Харин Хятадын аэропортуудтай үнэхээр хувийн бифтэй, хувийн үхрийн махтай шарсан. Бүтэн үхэр боодголсон. Тэр тусмаа Бээжин. Үнэн. Хамгийн хүн шиг явдаг нь Солонгос. Инчоноор явхаар дажгүй явдаг тий. Инчоолж бас гайгүй аваа учрыг алчдیں۔ Эсвэл цаанаасаа монгол хүн болохоор Инчон зүрхэн дээр байдаг юм болов гэж наас. Мэдгүй би
Enchanter гэхдээ Olivianыг Duty Free-д оруулах хэрэгтэй. Oh my god. Тэнд Duty Free дотор Olivian гэдэг байсан бол хизээч уйдахгүй болно шүү. Би хожигтай зүгээр байдаггүй шүү. Ааха. Би бүр амар mind blowing юм хэлээ заяа. Airport-д 24 цаг, Монголын airport ер нь 24 цаг юм уу? 24 гэстэй хаад шүү. Хаад юм уу? Нислэггүй байвал хаад шүү. Нислэггүй бол хаад юм уу? Тий. Нөгөө транзит баг хийх болохоор бас ер нь бол тийм те. Австралийн онгоцны бодлоо чи транзиттай байна уу? Дамжин нислэгтэй байна уу? Хамаагүй түүмэ гэж хэлээд гадаа оноолдог. Би гадаа хонсоо. Би сандал дээр чамдамаа дэрлэл унтсан. Би сэрүүн бай гэж амар удаан гүрээсэн. Гэтэ яа харахгүй нойр өрөөд унтсан. Би гадаа хонсоо. Чимдантайгаа хамт байсан юм уу? Чимдантайгаа л байна штэ. Тэр чи дамжин нислэг байсан юм чинь. Тэр гэхдээ нөгөө хоёр өөр нислэг би захиалсан байсан юм аа. Шууд ийм холбогдоогүй нислэг захиалсан байсан. Амар сонио. Яа. Тэнд нэлээ олон хүмүүс надтай зугаалсан. Тэгээ ингээ шүн хаадгийг мэддэг хүмүүс ч хонсон, хаадгийг мэдхгүйгээр гадаа олсон ч хүмүүс байсан. Гэл тэнд Сиднейгийн онгоцны буудлын хүртэл хаадаг байсан гэсэн. Би энд юу н амар олон онгоцны буудлыг гадаа онсон хүмүүс мэднэ. Тэр тусмаа Монголоос ирэхдээ Сидней орчоод Сиднейгээр дамжаад Brisbane идэрлээ явж болох юм болоо. Гадаалхамчдаг юм байлээ. Тэгээ дулаахан болохоор бас тийм л дээ. Гэтэ өвөл хонол даарах байхаа. Өвөл гадаа нь бол би ч 100 хоноод явуулсан болохоор. Өвөлч хэцүү хаа. Өвөл хэцүү хаа. Манай найз бүр шуурганаар гадаа унсан гэсэн шүү дээ. Борон шуурганаар шүүхэргүй заяа. Яа. Өөр улсад амьдрах гад ирсэн чинь хонгоцны буудлыг хөөж гаргаснаа бороо орж байгаа шүхрүүгөө гадаа хонолж байгаа. Амар хармаар санагдсан гэсэн шүү дээ. Завлан. Тэр бүр ихтэй next level тий. Энэ чон дээр ингээд дамжиж байхад жоохон шаттл басаа ингээд буухаа айгүй эрсдэлтэй заяа. Ягаад тэгэхээр шаттл басаар буух юм бол та буцаж ирж чадахгүй гэсэн юм байдаг болохоор. Тийм ч гэдэг шүү дээ. Шаттл бас авдсан шүү дээ. Тэнгүүд ингээд шаттл басаа бусаж ирэх боломжгүй тул та ингээд сайн шалгаж агаад яваарай гэдэг байхгүй. Тийм. Юу вэ? Терминал 1 2-ын хооронд явдаг юм. Би дандаа терминал 2 дээр л байдаг. Тэгээ 2-оос л нисдэг. Явна штэ. Чи хаашаа Японоос Солонгос руу юу яагаад? Японоос Солонгос руу орох үед яг энэ чон дээр тэгдэхгүй ингээд терминал дамжих үед. Би терминал ерөөсөө энэ чон дээр дамжиж байгаагүй юм. Тэгэж олон хэсэгтэй. Сонирхолтой. Амар сонирхолтой. Би бүр хизээч анзаараагүй. Өөр чин morning routine-тэй болно. Жилийн дараа цэгийг чи өөрийгөө сонсож байвал чи morning routine хийсээр л байна уу? Зүг. Бороолш. За өөрийгөө чи хийстэй. Апдейт байна. Нойр үрээд багц. Хөвтөд яриад хахаар нойр үрэх. Нэг үлгэрийн шүн унтаж ярьж өгдөг үлгэр шиг санагдчих. Аха. Яа. Гэтэ ер нь зүг биз дээ. Зүг. Юу Ингэж хийх нь зүг бах уу? за докюментари юм ер нь ямар амартай. Дараа нь зүгээр яг бүр гол ярмаар байсан сэдвүүдэл бичээ. Одоохондоо зүгээр ингээд орхи. Танилцуулга бол танилцуулга. Амар илдэг хангаа юм. Нийлж хопцанаас. Тэгснэ хэрэлдээд нас. Цайнаас суулаа. Өдрөж ихтэй хэрүүлэхгүй л. Гэтэ хэрүүл угаасаа тооцохгүй. Гэтэ амар хэрүүлийн өнгө чанартай байлаа шүү дээ. Баг сонсож байгаа хүн авах үзэл тохоо.
Тийм. Яана дараа хүүхдээ болоо сонссон чинь хэрүүл хийгээд байдаг. Чиний насн дээр гал ярьсан чинь нөгөөх нь яг өөрийнх нь насн дээр ийм гүлээсэн балаа юмс мөх үү. Цай балигч л. Манай дүү хүмүүс сонсолё. Битээ сонсоосаа. Хоёлын private хийчих юм. Privately юу? Public хийчих юм уу? Шууд уу. Edit хийхгүй. Уус битэрийг таних хүн байхгүй бах уу? Үзэгч хүн байхгүй. Тэгээд ер нь үзэж байгаа хүн байвал өдөө болтол яагаад үзээд байгаа юм бэ? Тэгэж хөөдөө аюу. Тэр энэ хөөдөө сууч. Oh my god, гадаадд ганцаардахаар эсвэл уйдаж муудаад ингээд явж штэ ажил дээр юм сонсмоор ан гэр мэрээ цэвэрлж байхдаа ингээд зүгээр монгол хүний ярьж байгааг сонсгол гоё байдаг. Подкастууд амар их сонсдог. Нүрэ бодож хатал шал хэрэггүй юм сонсоол байдаг тий. Сонсдог. За яг хэрэгтэй ч байна, хэрэггүй ч байна. Тэгэл амар их подкаст сонсдог. Би сүүл бүр тууж мууж сонссон ш. Бүр яг жинхэнэ тууж. Домог момог. Би бол дуугаар сонсож явдаг хүн. 24 долоо хөвчтэй дуутай. Би дуу биш, би ер нь дандаа подкаст сонсдог. Тийм ч болохоор надад Spotify биш, YouTube Premium байдаг. Зөө. Монголчууд ингээ подкаста Spotify дээр хийдэг байсан бол би Spotify-таа л авсан. Гэхдээ монголчууд зүгээр л YouTube дээр аплод хийгээл болчихдог. Гэтэ подкаст дээр бас аплод хийдэг үстэй нэг усын онготой. Заримдаа хийдгүй ш, зарим газрууд хийгээ. Тийм. Тэгэхээр энэ паблик явахаар болсон байна. Тэр бол амар controversial. Яа. Хоёулаа эсвэл яг нэг сэдв дээр төвлөрөөд тэрийгэ дэлгэрэнгүй ярих хэрэгтэй юм болов уу? Тэхөө хөө. Тэгээ яриа явж идэл сураад явах байлгүй дээ. Одоо бол тэгээд яг ингээд орон дээр голдоо нэг iPad тавьцсан өөр юу ч хөө бичиж сууж байгаа байхгүй. Хөөе дуусах уу? Бүр үдчихлээ. Өөр ярих юм байна. Хоёулаа гарч гомоо авч идэ. Харин гарч гомоо авч идэ. Хоёулаа хайж болоод аваад ачаа гомоо явчих юм уу? Ламаг яагаад анхнаасаа нэг тийм ядаггүй гэсэн байдалтай бодоод байгаа юм бэ? Хайж болоод аваад уусах би яах шүү дээ. Хайжлууд аваад ч тэгэл харъя. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. Хайчлууд даавгуурын аль нь дийлэх вэ? Ус мус цас. 2-3 гэж байгаа ш та. Хоёул жантаагаа мэдээ. Тэгээ орох замаараа нэг 2 зайрмаг 2 жантаагаа нь тэгээд нэг ундаа аваад ороод ир. Тэгээ хоёул кино зэ. Окей. Хөөчтөр нөгөө хилээдсэн хоёр ихрийн тухай докюментарийг үзээ л та. Нэг кино гарсан байсан уу? Тийм. Үгүй тэгэл та. За тэгээ. Тэрний нэр юу вэ? Санаж байна уу? Хайгаад үзчихье. Мандаж би хальтаа юм хуул явуулдаг гэсэн. Би бүр нэрийн ч сандгүй, үйл явдлын сандгүй, юу ч сандгүй наадс. Чи нэг халт 2 ихрийн докюмент. Эрэгтэй 2 ихрийн нүү. Тийм. Үгүй өөр кино үзье. Devil Wears Prada үзэхгүй 2 нутгаа гаргацгаа нэг нь дахиад нь үзчихье. Devil Wears Prada юу? За тэгээд. Хоёул нүрэндээ маск тавих уу? Та тавьчаад зүтэй хэдий. Тавьсан л та. Өнөөдөр би ингээ амар дива баймаар байна. Би өнөөдөр амар дива баймаар байна. Тамилга. За чи энийг зогсоогоо шүү. За баяртай цаа. Баяртай. Bye bye.